Тээврийн цагдаагийн албаны 2025 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан. Тээврийн цагдаагийн алба нь улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, засгийн газрын тогтоол шийдвэр, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль зүйн дотоод хэргийн сайд, цагдаагийн ерхий газрын даргын тушаал, журмын хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Тус албаны замын цагдаагийн газрын харьяанд нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг 319 алба хаагчийн орон тоотоогоор шинээр байгуулснаар улсын дугаарын хязгаарлалт, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сорооны хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн үзлэг, оншилгоо, даатгал, татврын хяналт шалгалт, торгуулийн биелэлтийг хангуулах, нийслэл хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллах, замын хөдөлгөөний ачааллэгтэй гудамжид замд зорчих хэсгийн 1-р эгнээг чөлөөлөх, төр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль дүрм, журам, зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн орон нутгийн замын хяналтын хилцгийн харьяанд хөдөлгөөнд хяналтын тасхийг байгуулж, Улаанбаатар хотоос гадагшид 150 км радиуст хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, талсан зогсоох, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 24 цагаар тасралтгүй хяналт шалгалтыг зохион байгуулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажилласнаар бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 14.7%, хүний амнаас хохирсон тохиолдол 37.9%, гэмтсэн хүн 29.5%, мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн осол 13.6%, онголдох хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн осол 37.1%-аар тус буурсан, эерэг дүн гарсан. Зөрчлийн болон зөрчин шалган шийдвэрлэх тухай хууль, жолоочийн даатгалын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах саналыг тусгууснаар 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдаж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд мэрэгжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шалган зааварчлах, алба хаагчдын мэдлэг ур чадварын төвшнийг дээшлүүлэх, хяналт шалгалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэйгээр цахим зөрчил шалгах мэрэгжил арга зүйн хилцсийн нэршлиг шинжилэн батлууллаа. Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдал тавих ерөнхий шаардлага MNS 4598/2025 стандартад энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр скутер, сурон загварын тээврийн хэрэгслийг аль тээврийн хэрэгслийн төрөлд хамааруулан ойлгох, техникийн хувьд тавигдах шаардлагыг тодорхой болгож, бүх төрлийн суудлын болон ачааны автомашин нь гадна талаа хянах камераар тоноглогдсон байх заалтуудыг тус тусгаж оруулсан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор мопед болон түүнтэй адилдах тээврийн хэрэгслийг бүртгэлтэй байх мотоцикл гэсэн нэр томьёог тодорхой болгож батлуулсан. Нийслэлийн 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдийн бүсийн эргүүлүүдийн ашиглаж байгаа 24 таблетад X-GPS tracker аппликейшнийг суурилуулах ажлыг зохион байгуулснаар бүсийн эргүүлийн алба хаагчдын байршлыг шуурхай зохицуултын хилцээний байрнаас шууд хянах, ослын газарт цаг алдалгүй очих, дуудлага мэдээллийг зөв хуваарлах боломжтой болсон. Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч, хуулийн хүрээнд чирэгдэлгүй шийдвэрлэх, дуудлага мэдээлэлд очих дундаж хугацааг багасгах зорилгоор тус албаны Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн бүсийн эргүүлийг 5, бусад дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдийн бүсийн эргүүлийг 4 болгон тус нэмэгдүүлж, дүүргүүдийн засаг даргын тамгын газар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр тус албаны харьяа нэгжүүдэд сурон 18, мопед 6, цахилгаан дугуй 14-ийг шийдвэрлүүлж, үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр зам тээврийн осол, хэргийн газарт очих дундаж хугацаа 25 минутаас 9.8 минут болсон. Цагдаагийн ерөнхий газраас иргэд олон нийтэд зориулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийг шуурхай хүргэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулахад туслах, Полис 102 аппликейшнийг хөгжүүлэхэд шаардлагадах 651 сая 213,500 төгрөг, зөрчил илрүүлсэн иргэдэд улирал бүр олгох 1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгуулах ажлыг зохион байгуулж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлсэн. Ингэснээр тус аппликейшнийг 100,000 гаруй хэрэглэгч татан авч, өдөртөө дунджаар 1400 гаруй зөрчлийг тус аппликейшнээр хүлээн авч хариуцлага тооцож байна. Урамшууллыг иргэдэд 2026 оны 1-р хуулиарт багтаан олгохоор боллоо.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд анхдагч нь байж, маршрутын дагуу эргүүл хийх, тээврийн хэрэгслийн дугаар таньж бүртгэх, хүний нүүр царайгаар таних, дулаан мэдэрч мэдээлэл дамжуулах, дууд үсний бичлэг хийх, алсаас удирдах боломжтой робот цагдаа төхөөрөмжийг тус албаны үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Бүгд найрамдах Солонгос улсын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус улсын зам тээврийн осол хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байгаа Easy Crash программыг бүгд найрамдах Солонгос улсын замын хөдөлгөөний газрын удирдлагууд тус албанд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Монгол улсын автозамын сүлжээний хэвтээ тэглэхийн дагуу Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумаас Говьалтай аймгийн Алтай сум хүртэлх автозамд нийт 29 байршилд бүх төрлийн зөрчил илрүүлэх телекамер, хяналтын систем суйрлуулах нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажил хийгдэж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон орон нутгийн өмчөд хүлээлгэн өгч үйл ажиллагаанд ашиглаж байна. Ухаалаг Улаанбаатар хот төслийн хүрээнд нийслэл хотын 135 уулзвар, 41 явган хүний гарц, нийт 176 байршилд AI бүхий хиймэл оюун ухаанд суурилсан 2606 хяналтын камерыг суйрлуулж, холбох ажлыг дуусган зөрчил илрүүлэх ажилд өгөгдөл боловсруулах iRex системийн программыг нэвтрүүлж, Монгол улсын засгийн газрын 239 дугаар тогтоолоор батлагдсан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нийт 22 сая 587 мянга 675 зөрчлийг илрүүлэн 21 сая 201 мянга 719 иргэний гар утсанд сануулгах мессеж хүргээд байна. Эх оны 1-р сарын 1-ний өдрөөс зөрчилд хариуцлага тооцохоор бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 65 орны хилнээс хөрвүүлэх, орчуулагч төхөөрөмжийг худалдан авч замын үүд, сайн шанд, дархан, сэлэн зэрэг нийт 12 өртөө зангилаадад жуулчдад мэдээлэл өгч үйл ажиллагаанд ашиглаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт, мөн гомдол мэдээлэл гаргах үйл явцын зааварчилгааг багтаасан Braille бичвэрийн гарын авлагыг бэлтгэж үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулийн дагуу өөрийн эрхээ мэдэх, гомдол мэдээлэл гаргах үйл явцыг бие даан үнэн зөвөөр хэрэгжүүлэх боломжтой болсон. Зам тээврийн ослын даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл баримтыг цахимаар автоматжуулсан системээс хүлээн авч нөхөн төлбөрийг шийдвэрлэх талаар сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор албан журмын даатгагчдын холбоо болон даатгагч байгууллагуудыг нэгтгэж дуудлага мэдээллийг шуурхай хүлээн авах call center буюу дуудлага мэдээллийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаж цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамд тусгай дугаар олгох хүсэлтийг хүргүүлээд байна. ODT зөрчил бүртгэлийн аппликейшнийг ашиглан нийслэлийн автозамын 18 уулзврын хяналтын камераар даатгалын зөрчил, үйлчлэг онцлогооны зөрчил, татвар торгуултай тээврийн хэрэгсэл, дугаарын хязгаарлалт, жолоодох эрх асуусан зөрчлийг илрүүлж, тухайн уулзварт ажиллаж байгаа алба хаагчид 1-2 секундын хугацаанд илгээснээр тээврийн хэрэгсэл бүрийг зогсоох шаардлагагүй тухайн байршилд аппликейшнийг ашиглан зөрчилтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг авч зогсоож шалгах боломжтой болсон. Дураараа биш, дүрмээрээ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, мотоцикл ба хамгаалах малгай, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зөрчилгүй жолооч, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг, аюултай ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл тавих хяналт шалгалт, яндангаас гарах дуу чимээ, хурдалж биш хамгаалж явъя. Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2025 өвлийн дугуй зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, уусан бол бүү жолоод нэгдсэн хяналт шалгалтыг улсын хэмжээнд 11, нийслэлийн хэмжээнд 22 удаа тус зохион байгуулж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөний цагаан толгой, сигнал, даатгал, дүрмээ мөрдий, хотын соёл, шар, дарцаг зэрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулснаар улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 22547 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.9%-аар буурсан үр дүнтэй байна. Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2025 арга хэмжээний хүрээнд дүрмээ мөрдий өрөөнд дор энэ оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 92 хоногийн хугацаанд шугамн эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулснаар 141,975 зөрчил илрүүлж 4 тэрбум 45 сая төгрөгийн торгуулийг оногдуулж, ослын тоо 233 нэгжээр буюу 16.4%-аар
хүн гэмцэн тохиолдол 116 нэгжээр буюу 34.9%-аар, хүний аннаас хохирсон тохиолдол 30 нэгжээр буюу 19.6%-аар тус буурсан эерэг үр дүн гарчээ. Хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах байгууллагатай хамтран ажилласан талаар улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх шалтгаан, нөхцөл, хор уршигыг таниулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор давхарцсан тоогоор өргөн нэвтрүүлгийн 331 телевиз, 173 сайт, 36 радио, нийт 243 төрлийн мэдээллийг тус өгч, тус албаны цахим суугуудад 322 постэр, 486 контент, 54 рeel, 258 удаагийн шууд дамжуулалт, бусад 279, нийтдээ 1399 мэдээлэл байршуулсан нь 148 сая 898 мянга 894 хүнд хүрсэн бол тээврийн цагдаагийн алба цахим хуудасны дагагчийн тоо 418 мянгад хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.8%-аар өсөж цагдаагийн байгууллагын хэмжээнд тэргүүлж байгаа төдийгүй улсын хэмжээнд өндөр хандлт бүхий цахим хуудасны нэг болоод байна. Зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, иргэд жолооч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 171 аж ахуй нэгж байгууллагын 12567 иргэд жолооч нар болон 118 сургууль цэцэрлэгийн 14500 сурагч, нийт 289 аж ахуй нэгж байгууллага сургуулийн 27067 хүнд жолоочийн үүрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, цахилгаан хөдөлгүүрт ундаг дугуй, сорон, сэдэвт сургалтыг тус зохион байгуулсан. Хүүхдийн аюулгүй байдал модуль сургалтыг Монгол улсын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн зүүн Монгол, нийслэлийн яаралтай төргөн тусламжийн төв, гэмтэл согх судлалын үндэсний төв, сонгон найрхан дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, нийслэлийн боловсролын газар, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын ачигч автомашинуудын нэгдсэн холбоо, Монголын стант, ордон тоглогчдын багийн жүжигчтэй тус хамтран сонгон найрхан дүүргийн ерөнхий боловсролын өнөр сургуулийн гаднах талбайд 4000 сурагч хүүхд багчуудыг хамруулан амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээнд 2025 оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллага нийт 612,322 дуудлага мэдээлэл хүлээн авсны 120,030 буюу 19.6%-ийг зам тээврийн ослын шинжтэй, 24 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуй нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Нийт хүлээн авсан зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийн 112,071 буюу 93.4% нь нийслэлд, 7,959 буюу 6.6% нь орон нутагт гарсан байна. Зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5%-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 22,547 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.9%-аар буурсан. Нийт ослын 18,438 буюу 81.8% нь нийслэлд, 4,109 буюу 18.2% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 56 тэрбум 448 сая 801,223 сая төгрөгийн хохирол учирч, үүнээс 49 тэрбум 41 сая 183,600 төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөж, хохирол нөхөн төлөвлөлт 86.9%-тай байна. Улсын хэмжээнд 2025 оны эхний 11 сарын байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 4 сая 86,974 хүнд 86 тэрбум 922 сая 119,871 төгрөгийн торгуулийг оногдуулж, 22,078 хүнийг торгож, эрх хасаж, 144 хүнийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгүүрээр баривчилж, 5,317 хүнийг баривчилж, эрх хас гарах хэмжээг авч нийтдээ 4 сая 114,513 зөрчлийг шийдвэрлсэн байна. Хуулиар төрийн тусгай хамгаалтанд байхаар тогтоосон албан тушаалтнуудын 1851 удаагийн хамгаалалт зохицуулалтанд 10,822 албан хаагч, 79,085 цагийн үүрэг зөрчил, дутагдaltaгүй үүрэг гүйцэтгсэн бол гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчийн 68 удаагийн хамгаалалт зохицуулалтанд давхарцсан тоогоор 3,709 алба хаагч, 18,742 цагийн үүргийг гүйцэтгэлээ.
Улаанбаатар төмөр зам Чингис хаан олон улсын нисэх буудлаар 2025 онд зорчигчийн 3112, ачааны 32450 галт тэрэг 17317 удаагийн нислэгээр 3,287,174 зорчигч тус үйлчлүүлэн зорчих үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Засгийн газраас Монголд зочлох жилийг 2028 он хүрт үргэлжлүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан тусгай ажиллагааны газар, дотоодын цэргийн 809-р анги, нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын хилцээний алба хаагч нарын хамтарсан эргүүл хяналт шалгалтыг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зорчигч тээврийн төв буудлуудад тус зохион байгууллаа. Хамтарсан эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулснаар Чингис хаан олон улсын нисэх буудал, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зорчигч тээврийн төв буудал, нийтийн эзэмшлийн талбайд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлд шуурхай очих, гадаад дотоодын иргэдийн аюулгүй байдлыг хангах, болцшгүй аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй, эрсдэлгүй, тайван зорчих нөхцөлийг бүрдүүлсэн онцлог ажил болсон. Нийслэлийн хэмжээнд автозам, замын байгууламж, техник хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй 275 зөрчил илрүүлж 166 зөрчлийг засварлуулсан бол орон нутагт тэмдэг солих 1213, засварлах 803, шинээр байрлуулах 15741, тэмдэглэл сэргээх 475,841 м2, эвдрэлтэй 66289 м2 замын зорчих хэсгийг үзлэг шалгалтаар илрүүлж 21 аймгийн засаг даргын тамгын газарт албан мэдэгдлийг хүргүүлж 133,582 м2 нөхөөсний ажлыг хийж 588 ширхэг тэмдгийг шинээр байрлуулж 212 ширхэг тэмдгийг засварлуулсан. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах ажлын хүрээнд 11 уулзуурт байнгын баруун гар тийш эргэх, 17 байршилд уулзуурыг тодорхойлсон шар тэмдэглэлийг хийж мөрдүүлэх, 5 байршилд нийт 65 тэмдэглэл байрлуулан замын хөдөлгөөний нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан. Замын хөдөлгөөнийг бие зохицуулалтаар зохицуулах үйл ажиллагааг багасгах зорилгоор 19 байршилд тооцоолол хийж, цагдаагийн алба хаагчийг 3 уулзуураас авч хяналт тавих чиглэлд ажиллаж байгаа бөгөөд цаашид хяналтын камерын тусламжтай гэрэл тохионы удирдлагын ухаалаг системээр зохицуулах чиглэлийг барьж холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна. Скутер, мопед түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг 5 аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийг зогсоох ундаг дугуйн зогсоолыг 105 байршилд 2420 зогсоох боломжтойгоор шийдвэрлүүлж, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор явган хүний зам дээр усны хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан мопед, скутерийг төр саадуулах арга хэмжээг зохион байгуулсан. Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 4 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хязгаарлах нийслэлийн засаг даргын 2025 оны А1453 дугаар захирамжийг гаргуулж хэрэгжилтийг хангах ажлыг тус зохион байгууллаа. Цаашид тус албанаас зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг шин төвшөнд хүргэж, хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч буй хохирлыг бууруулах зорилгоор 2026 оныг зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх жил болгон зарлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр хувийн хэвшил, орон нутгийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн үе шаттай олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Улиран одож байгаа 2025 онд хуулиар хүлээсэн үүргэн амжилттай биелүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд өндөр үр бүтээл гарган ажилласан нийт ажилтан албан хаагчид, хамтран ажилласан байгууллага, ахмад ажилтан, иргэд та бүхэндээ айлчлан ирж байгаа 2026 онд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралтай эрүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.